бодохгүй ямар баяр болох гэж байгаа хэлээ хүүхдүүд ээ? Цагаан сар болох гэж байгаа. Цагаан сарынхаа баярыг ухтаад бүгдээрээ хөөргөний дайлан эзгэе. Энд хөхөнгийн дайлан байна. Энэ дайлан дөрвөн талд нь хээгээр чимгэлсэн байна. За энэ улаан өнгийн дайлан байна. Хөөрг хийдэг уутыг хүүхдүүдээ дайлан гэж нэрлэдэг шүү. За энэ хөөргийнхаа дайлан хийхэд бүгдээрээ өнгийн цаас, цав, зоосон хээнүүдийг хэрэглэнэ. За одоо бүгдээрээ дайлангаа уралцгаая. За цаасныхаа доод талын ирмэгийг дээд талын ирмэгтэйгээр зэрэгцүүлж нуулна. За буцааж хийлгээд цаасны доод талын ирмэгийг голын зураастайгаар зэрэгцүүлж дотгош нь нуулна. Дээд талын ирмэгийг мөн голын зураастайгаар зэрэгцүүлж дотгош нуулна шүү хүүхдүүд. За ийм болсон байна. За одоо хажуу талын захад 3 хуруугаараа тавьж хэмжээд нуулна. Нөгөө талын захыг муу адилхан 3 хуруугаар тавьж хэмжээд нуулна шүү. За ингээд эвхээс маань бэлэн боллоо. За одоо эвхээсийн нугалсан хэсгээ буцааж дийлгээд цаасныхаа онгорхой хэсгийн дотор талд цавуугаар түрхэж өгнө. Цаам нөгөө болно. За одоо бүгдээрээ цаасныхаа энэ нугалсан хэсэгт цавуугаар түрхэж өгнө. За ингээд за ингээд хажуу талын нааснаар бидний наах хэсэг дууслаа. За одоо бүгдээрээ хөөргөнийхөө дайлан зоосон хээгээрээ чимэглэж өгье. За үүний тулд хөөргөнийхөө дайланг нөгөө тийш нь харуулад за зоосон хээн дээрээ цавуугаа түрхээд цавуугаа сайтар түрхэж өгнө шүү хүүхдүүдээ. За одоо голын хэсэгт нь зоосон хийгээ наагаад өгчлөө. За ингээд хөөргөний маань ард талын хэсэгт зоосон хий маань бэлэн боллоо. За одоо нөгөө тийш нь эргүүлээд за одоо бүгдээрээ хөөргөнийхөө дайлан хөхөнгийн хөөргөний дайлан шиг гоё чимэглэж өгнө. Энэ хідэн онцгой дээр нь чимэглэсэн байна хүүхдүүдээ. 1 2 3 4. За энэ шиг бүгдээрээ одоо хөөргөнийхөө 4 өнцөгт нь хээгээр чимэглэж өгье. Дайлан чимэглэх хээний хаад хүүхдүүдээ цавууг сайтар дөргиж өгнө шүү. За одоо ингээд нэг болонд нь нааж чимэглэлээ. За одоо дахиад нэг болонд нь наая бүгдээрээ цавуугаа сайтар дөрөхээ энэ болонд нь нааж өгье. За хүүхдүүдээ хэдэн болонд нь нааж өгсөн бэ? 3 болонд нь нааж өгсөн байна. Одоо хэд үлдсэн бэлээ? 1 болон үлдсэн байна. 1 болонд нь мөн зоосон хээний хаад цавуугаа сайтар түрхэж өгөөд наа. За ингээд хүүхдүүдээ нийт хэдэн болон дээр зоосон хээг наасан бэлээ? 4 болон дээр нааж чимэглэлээ. За багш нь нэг зоосон хээгээ хуваагаад 2 хэсэг болгож хуваасан байгаа. За одоо хөөргөнийхөө дайлангийн 2 талд нь нааж өгнө. Цавуугаа эхлээд сайтар түрхээд дараа нь
хөөргөний дайлангийн голын хэсэгт нааж өгнө. Хэгийг нийлүүлнэ шүү хүүхдүүд ээ. Наахтаа. За ингээд хөөргөний дайлангаа чимэглэж дууслаа. Хөөргөний дайлангаа хамтаа орлсон